Сайн байна уу? Та бүхэндээ Hanza брендийн Boy IS 694655 загварын шархшуугийг ажилуулах зааварчилгаа хүргэе. За энэхүү шархшуугийгээ эхлээд тогон залгаад асаах байгаа. За асаахаар гэрийн ханны цагтаагаа тохируулах боломжтой цаг анивчин. За энэхүү цагийг яаж тохируулах вэ гэхээр менюн дээрээ дарж өгнө. За ингээд минутаа болон цагаа өгөөд байршуулчихна. За цаг өгснөөрөө буцаад минутын дээрээ дарахаар одоо таны байршуулсан цаг чинь тогтно гэсэн. За ингээд бүтээгдэхүүн маань өөрөө 77 литрийн багтаамжтай soft steam буюу хагас уурын ажиллагаатай нийтдээ 50-аас 250 Цс хүртэлх халах боломжтой 12 төрлийн горимтой бүтээгдэхүүн байна. За ингээд энэхүү бүтээгдэхүүнийг танд яаж ажилуулах вэ гэдэг зааврыг хүргье. За бүтээгдэхүүн нь өөрөө 3 давхар хамгаалтын шилтэй, шилэн дээр анхны мэдлийн хоолны заавартай, шилэн бохирдох юм бол салгаа цэвэрлэх боломжтой. За мөн хаалгыг нугасаар нь салгаа цэвэрлэх боломжтой байгаа. За хаалган дээр байгаа анхны мэдлийн зааврын дагуу та гарац болон цаг, горим гэсэн сонголтын дээр гарац цагаа байршуулж өгөх боломжтой. За тэгж байршуулахын тулд 6 менюнаас хараад дурын гарацаа тохируулах байгаа. За эхлээд бол гормын сонголтоо тохируулна. За гормын сонголтын дээр хагас уурын ажиллагаатай 2 сонголт, энгийн ажиллагаатай 10 сонголт байгаа. За тэрхүү сонголтуудаас нэгийг сонгоод дараагаас нь гарацын сонголтоо өгнө. За тэгээд өгсөн сонголтоо өгснөхийн дараа товчлуураа хаагаад шахшууган маань ажиллаж эхэлж байна гэсэн. За хэрвээ та ажиллагаан дээрээ нэмэлтээр сэрүүлэг байршуулъя гэх юм бол сэрүүлгээ байршуулахдаа 2 талын суман дээрээ зэрэг удаан дарна. За ингээд итгэвчж байгаа. За менюн дээрээ 2, 1, 2, 3 дарснаар сэрүүлгийн цаг итгэвчин. За энэ дээрээ сэрүүлгээ байршуулад хэдэн минут өгмөр байна. Тэрийгэ байршуулад буцаагаад менюны зурган дээрээ дарахаар ерөнхийдөө гэрийн ханны цаг болон таны горим дээр өгсөн цаг сэрүүлэг нь тохироод барилжнаа. За бүтээгдэхүүнээ шууд унтраая гэх юм бол өгсөн гарац болон горимын сонголтоо буцаагаад тэг товчлуур дээр байршуулнаа. За энэхүү бүтээгдэхүүн ерөнхийдөө нийтдээ 77 литрийн багтаамжтай, гүнзгий автгай листтэй, саралчин твштэй, 15 кг-ийн аюулгүй гүйдэг замтай. За мөн сэнстэй гэрээлтэй бүтээгдэхүүн байгаа. Гэрэл нь бол энэ дээр байрлаж байгаа саралчин төмрийг хэлж байгаа. За тэгээд нэмэлт давуу тал нь гол давуу тал нь гэх юм бол энд байрлаж байгаа soft system буюу хагас уурын ажиллагаатай бүтээгдэхүүн байгаа. За хагас уурын ажиллагаа гэдэг маань дотор болж байгаа бүтээгдэхүүний гадаргууг нь зөөлж өгөхийг хэлж байгаа. Нэг үсэндээ хагас уураар ажиллуулад хагас зөөлж өгч гинэ гэсэн. Тэхийн тулд та энэ горим дээр байрлаж байгаа 2 төрлийн хагас уурын ажиллагааны горимыг сонгосноор уурын ажиллагаатай шахшууг нь ажиллаж эхэлнэ гэсэн. За ингээд бүтээгдэхүүнийг анх шинээр худалдаж аваад та анх удаа ажиллуулах гэж байгаа бол 20 минут 200 градус дээр доороос халах горим дээр байршуулад хуурайгаар нь эхлээд ажиллуулах байгаа. За хуурайгаар нь ажиллуулсныхаа дараа арчиж цэвэрлээд бүтээгдэхүүнээ болгож хийж болно гэсэн. За бүтээгдэхүүн болгосны дараа шаршуугаа бас яаж цэвэрлэх вэ гэхээр гүнзгий листтэй хамгийн доотлын түвшин дээр байршуулаад 500 г ус хийгээд 20 минут 200 градус дээр доороос халах дээр мөн тавьж байршуулна. За тэгснээр болсон бүтээгдэхүүнийх нь одоо дээд хаан болон 2 талын хаанд нь үсэрч наалдсан бохир нь арчиж цэвэрлэхэд бэлэн болох буюу твтээд гараад ирэх байгаа. За ингээд энэхүү бүтээгдэхүүн нь Boy IS 694655 гээд Hanza брендийн хагас уурын ажиллагаатай тайвшруулагчтай хаалттай загвар байна.